стандарт ялна гэдэг үг шүү дээ. Одоо чиний энэ Улаанбаатарчуудад хилээд байгаа санаа чинь. Тэгэхээр яасан бэ гэхээр өнгөрсөн хугацаанд стандарт ялагдсан байна шүү дээ. Ялагдсан. 30 жил ялагдсан. Хинд юунд гэдэг шалтгаан ахиж болох нь шүү дээ. Авилагчдад ялагдсан. Улсын комиссионд ялагдаж ирсэн байхгүй. 30 жил. Энэ хоёр үгэн дотор юу оршиж байгаа юм? Энэ дотор бидний ирээдүй яаж багтаж байгаа юм? Өнгөрсөн яаж оршсон юм? Одоо яах ёстой гэдэг тийм шийдэлтэй нэг асуудал ярих гэж бодож байгаа. За стандарт гэдэг бол бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн мөнгө боломжийг бүрдүүлэх гол хүчин зүйл. Хэмжигдэх юм байхгүй. Одоо надад зэрэг санагдаад байгаа муучлаараа ийм сонгуульд ингээд нэг ийм тулаад ирэхээр гинт гэгэрт юм. За би өмнө бол огт улс төрд байгаагүй. Нэр дэвшижсэн мэт тийм. Нэгч нэр дэвшиж байгаагүй. Одоо анхны анхудаа нэр дэвшиж байгаа. За сонгуульд ажилт тийм ээ. Би өмнө улс төрд байгаагүй. Үнэхээр болохоо байгаад. Одоо би өглөө гэрээсээ гараад хоёр хүүхдэд дагуулаад явхад явгууны зам дээр бид нэр багтахгүй шүү дээ. Бид гурав. Явгууны замын стандарт энэ дээр байгаа тийм. Хамгийн багадаа 1.5 м-ээс дээш байна. За сургууль цэцэрлэг зах худалдааны төвүүдийн орчмын явгууны зам бол 1.8 м-ээс дээш байна гэж заасан баг. Тэг чи одоо хоёр хүн зүрхэн өдөх нэг хүн явах зайгүй нарийнхан зам байгаад байдаг. Тэрийг улсын комисс хүлээж аваад байдаг. Альва байшин барилга, зам, сургууль цэцэрлэг, хүүхдийн тоглоомын талбай гэдэг энэ бүх зүйлийг чинь тендер сонгон шалгуулалтаар хувийн хэмжлийнхэн гүйцэтгэж байгаа шүү дээ. За энийг улсын комиссийнхэн нөгөө стандартад заасны дагуу энэ цагаан дээр хараар бичсэн юмны дагуу ингэж дүгнж хүлээж авдаг. Харамсалтай нь өнгөрсөн 30 жил энэ улсын комисс гэдэг одоо нэг мапчсан бүлэглэл байхгүй. Энд тэнд очиод хоол унд ариг тарсаар дайлуулаад доктортоо мөнгө авч кармалал дандаа ингэж стандартын шаардлага хангаагүй байшин барилга, зам, талбай, ногоон байгууламжтай бүх зүйлийг стандартын шаардлага хангасан болгож хүлээж аваад тэрнийх нь горыг өнөөдөр бидний үр хүүхдүүд идэлээд нөгөө Монгол улсын үндсэн хууль заасан Монгол хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэгтэй гэдэг заалт зөрчигдөөд горыг нь бидний авсаа явж байгаа. За санал бол 100% нийлж байна. Одоо өөрөө бас нийгмийн идэвхтэй байдаг хүн юм хардчлага байлгүй тийм. Манай хойд хөрш, урд хөрш ч юм уу. За манайхтай адилхан ардчилсан хүний эрхийг дээдэлдэг улс орн ч гэсэн нийгэмд олон нийтийн эрх ашигын эсрэг үйлдэлсэн гэмт хэргийн шинжтэй авч үзэж штэ нэг. Стандартын бос чи метр 50 өргөнтэй байх явган замыг 1 метр тавьсан байна. Эн чинь өөрөө гэмт хэргийн шинж чанартай гэж авч үзэж штэ. Тэгэхээр биднэрт бол тэр стандартыг юу гэдэг хэрэгжүүлж, хянаж, хүлээж авах комист араас нь очдог хууль хүн биш үү? За нийслэлийн төлөөлөгчийн хувьд хууль санаачлах хэрэггүй те. Гэхдээ журам санаачлах хэрэгтэй. Стандарт санаачилж батлуулах хэрэгтэй. Тэгэхээр миний хувьд бол стандарт гэдэг зүйл журмаар зохицуулагч учраас энэ стандарт нэмэлт одоо стандартуудыг нэмж тийм ээ одоо санаачилж нийслэлийн иргэдийн хурлаар батлуулъя гэдэг тийм зорилт байгаа. Юу гэхээр одоо энэ орон сууцны хороолт байгаа айлууд шүн порчгийн онгоолгод унтж чадах байсан. Элдв янзын доор нь овоорсон хогныхын үнийг үнэртээд дээрэс нь машин мотоциклийн дуучин хардл тийм. Тэгээд цонхоо онгоолгож унтаж чадахгүй хамар нэвтрэл бөхчмөдөл унтж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар дууны стандартыг бас оруулах хэрэгтэй. Одоо үнэрний стандартыг оруулах. Өөрөөр хэлэх юм бол энэ нийгмийнхаа хөгжил, хүн амынхаа төвлөрөлтөй, амьдралын хэв шинжтэй одоо уялдсан байдлаар юу тогтмол өөрчлөгдөж явах ёстой зүйл чинь стандарт юм шүү. Бид түрүүс өндөр хөгжилтэй орнууд 4-5 жил тутамдаа шинжилгээ гэж. Тэгэхээр манайх одоо энэ дэлхийн том хот болчихлоо шүү дээ, мега хот болсон. Тэгэхээр энэ хотыг бүрдүүлж байгаа тэр байшин барилга, зам, талбай, мод ургамлаас гадна тэр дуу чимээ үнэр танаар хүртэл стандарттай байх хэрэгтэй байхгүй. Бид нар тэр үнэрний стандартыг нэвтрүүлэх хэрэгтэй. Дуу чимээний стандартыг нэвтрүүлэх хэрэгтэй. Тэгжээж бид нар нөгөө эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл маань бүрдэнэ. Гэрэлт одоо стандарт чинь 30 жил үндсэндээ одоо бидний ийм гамшигт нөхцөл байдал буюу одоо зүгээр хоёлоо товчхон ярий, жагтан түгжээ гэдэгт орсон үндсэн шалтгаан чинь нэг стандарт байхгүй мөрдөгдөөгүй гэх болж шээ. Мөрдөгдөөгүй тийм мөрдөгдөөгүй. Стандарт нь байна. 5000 гаруй стандарт байна. Мөрдөгдөөгүй. Яагаад хинч хизээч энэ стандартыг ингэж төв давчирч яриаг юм бэ? Иргэдийг төлөөлөөд дүүрэг нийслэлтэй сонгогдсон иргэдийн төлөөлөгч нар чинь тэр хууль тогтоомжийн биелэлтэнд хэрэгжилтэнд хяналт тавих үүрэгтэй. Энийг умартж ирсэн. Үүнээс болж л энэ газрын 8-ны мап, энэ одоо эми мап, хүнсний мап, дулааны шугам сүлжээний мап, цахилгаан төвөөрийн мап гэдэг олон мапууд бий болсон шүү дээ. Та санаж байна уу? Хэдэн жилийн өмнө энэ 5-6 жилийн өмнө шиг би санаж байна. Энэ дулааны шугам сүлжээний нэг даргын нэр дээр 150 хэдэн байр байсан шүү. 156 байр. Тий. Тэр нөхөр л одоо стандартын шаардлага хангаагүй орон сууц, зочд буудалтай офисын барилгуудад дулааны нөгөөл оронд нэг байр. Мань мэт нэгч байрг байх тэр нөхөр 150 хэдэн байртай гээд сенсацлагч тест.
стандарт яг ялагдсан явж байгаа хамгийн том кейс хамгийн бодиттой зураглал бол жишээ нь нийслэлийн баян зүрх дүүрэг шүү дээ. Баян зүрх дүүрэг. Чи энийг чи яриад стандарт нь ийм болсон дампуу гэд ярихаар чи баян зүрх дүүргээс сонгогдох юм гэж. Байгаа юмыг байгаагаар нь хэлнэ нэгдүгээрт. Хоёрдугаарт одоо энэ цэцэрлэг төрөлнгөөс хойш энэ сансрын колон хүртлээ шүү дээ. Яг энэ байгаа стандартуудыг мөрдүүлэх юм бол ахад нэгч байшин барилга, орон сууц, зочд буудал тийм ээ баригдах боломжгүй. Би бол энэний төлөө явна. Сонгогдлоо гэхэд стандартаа мөрдөө. Харин одоо газар байх юм бол тэр хотхон орон сууцнуудын орц гарцыг нэмэгдүүлээд газар байвал хүүхдийн тоглоомын талбай ногоон байгууламж ин барих. Байшин барилга баригдах юм бол зөвхөн сургууль цэцэрлэг тийм ээ. Өөрөөр ямарч баригдах боломжгүй. Хүн ам ихээр төвлөрсөн энэ хороодуудад сургууль барих ихээр зүгээр сургуулийн газар олдох байсан. Төрд нь олдох байсан. Тэгэхээр энэ бол ерөөсөө улсаараа үндэснээр бид нэр стандартаа цэвэр ялуулсан, цэвэр тавиулсан явж байгааг харуулж байгаа. Ер нь өмнө энэ стандартыг бол хүмүүс нэх ярьдгүй байсан. Харин сая манай нөгөө энэ юугаар хавар засгийн газрын хуралдаанаар Нямбатар даргын хот нийслэлийн бүтцийг батлуулахдаа хот байгуулалт хотын стандартын газар гэдэг агентлаг туусан. Одоо би бол одоо тэрнтэй л тулаад ажиллаж байна гэж байна. Стандартаа мөрдүүлээ. За ийм асуудлууд хөндөгдөд байгаа учраас нэмэлтээр ийм стандартыг оруулж ирээ. Би өөрөө санаачлаад явна. Тэр хүмүүс ч мөрдүүлнэ. Тэд нар ч бас ажиллаа хийгээ тийм ээ. Энд чинь ирээдүй байхгүй. Одоо яг үндэ бол бид нэг тийм залуу хүмүүсгээд хоёлаа ингэхээр үндэ биш та одоо бидний үе бол бас л хоошоо шүү дээ. Өнгөрж байгаа шүү дээ. Яг үндэ мултарж байгаа л юм шүү дээ. Үр хүүхэд ч амар үлдэх гэж шүү дээ. Тэ. Бидний үр хүүхэд бол үндэ амьсгалах агаар алхах орон зай тий. Одоо үгүй ядаж өөрийнхоороо байж сурч боловсрох эрүүл чирэг өсөх төр бүх нөхцөл боломж дуусчихна. Надад уулзъя гэсэн шаардлага зорилго юу байсан гэхээр би энэ хоёр үгний утгыг л олон нийтэд тайлбарлах гэсэн. Яагаад стандарт ялах ёстой юм? Яагаад стандартаа бид нэр ялагдцсан явж байгаа юм? Шалтгаан нь юу вэ гэдэг ийм олон асуудлын хариултыг иргэд үзэгчд бас ойлгож мэдэж авсан байх. Бид бол нэг талаараа стандартаа ялагдж явна. Нөгөө талаараа ялаад явж явах ёстой боломжийг мэ үгүй хийж ялагдуулж байгаа улсууд нь хинбэ гэдэг эзэн авдруудыг нь ярьж байна. Би энийг нийгмийн анхааралд оруулж байгаа араас нас үр дүн гаргана. Стандартыг нэгдүгürt мөрдүүлдэг болгоно. Дараа нь тоог нь нэмнэ. Дээрээс нь шинжилнэ. Энэ гурван зүйл зайлшгүй юм. Тийм учраас л одоо ингээл аргаа ядахтаа энэ хүмүүс чухал шүү гэл энийг ингээд зүгөөд уулзаад яваад байгаа. Бид нар үндсэн хуулийн дээр амар том одоо зүйлээр иргэнийхээ эрхийг хамгаалсан байдаг шүү дээ. Тунхаглалцсан. Энэ өөрөө хэрэгжихэд түлхэц болох стандартууд ихний ээлжинд бас ялж гарч ирээсэй л гэж бодож байна. Агаар ямар агаараар бид нэр амьсгалах ёстой. Ямар нөхцөл дэмжлэгийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй авч явах ёстой. Яахаараа бид нэр одоо нэг өвдөөд хүндрвэл нэг юм хилийн чанд руу хамаг байдгаа хуу хамж яваад хар залуугаараа нэг юм өхлийн хаалганы өмнө тий хандуугууж очиж зогсдгүй болох ёстой юм. Энэ бүхний чинь цаана ерөөсөө стандарт байгаа шүү дээ. Тэгээ энэ бүх асуудлууд нэг өдөр нүдээ нээгээд сэрхэд шийдэгдэнэ гэж байхгүй л айж маажмаар алхам хийхэд эерэг нөлөөлж гисэн бас дам дамаа бусдаа нөлөөлөх тэр хүч нь өндөр байх болов уу гэж бодож байна. За тэгээд монголчуудад бол стандарт ялах цаг зүгээр итгэлээ алдаж болохгүй ойрхон байгаа байлгүй л гэж бодож штеп. За ингээд нэг ийм сэдвийг л би өөртөө ч бас завгүй энэ олон уулзалт дарах хэмжээнийхэн дундуур сонирхоо зүгээр над сонирхолтой санагдсан. Миний бас ярихынсэн, сонирхохынсэн, задлахынсэн гэж боддог сэдвүүдийн нэг. Тэгээд одоо өөрөө мэрэгжлийн сэтгүүлч хүний хувьд ч гэсэн бас энэ стандарт зөрчигдөж байгаа энэ стандартын бус нөхцөл байдлаас үүсэж байгаа сүрг үр дагавар болгоныг өдөр болгон хэлж ярьж явлаа. Даанч засагдсан үр дүн гарсан зүйл нь үнэхээр хомс юм. Яг тэгэхээр тэр стандартыг чи мөрдүүлэх улсууд хоёлоо нэг зүйлийг ойлгууллаа. Хамгийн мөнгөтэй, хамгийн мапчсан, хамгийн эрх мэдэлд ойрхон ийм хүмүүс өөрөө бидэнд тавигдж байгаа стандартуудыг мөрдөөч гэдэг комиссийг бүрдүүлж байгаа нөхцөлд бол өөрчлөлтийг хол юм байна гэдэг ийм агуулгач гаргаж явлаа. Гэхдээ зогсохгүй урьдчилал бол бас үр дүн магадгүй нэг одоо нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал буюу бидний ярьдаг нөгөө баг чуулганы нэг бүрэн эрхийн нэг ганц хугацаанд нэг 4 жилийн дотор бол нүдэнд үзэгдэж гарт баригдах шууд үр дүнгууд гарна гэсэн нэг ийм иргэд төсөөлөлтөө залуутай ярьлаа. Энэ үрээд өндөрлөе гэж бодож байна. За тэгээ сансан зөрсөн үйл хэрэгтэн өндөр амжилтыг хүсье. Тэгээ стандарт ялах бол үндсэндээ нөгөө хизээний ерөнхийлөгчийн сонгуул үлээ. Нөгөө Монгол ялна гэдэг нэг ийм том юу явдаг штеп. Одоо Батулга ерөнхийлөгч болохдоо нэг Монголд ялна гэдэг нэг том аппаризмтай ингээд сонгуульд орж исэн. Стандарт ялах бол яг үндэ бол үндэсний ялхал агуулга шүү. Тэгээ энэнийхээ хойноос тууштай байгаарай гэж хүсье. За санал хүлээж авсанд баярлалаа. За баярлалаа.